Өдөр шинжлэх ухааны танин мэдхүй сувгийн Европ судлаач Зулаа болон урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Бурхтын домог нэвтрүүлэг маань эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Өдөр радио 83.3 107 хост телефоноор хүлээн авч сонсож байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүндэт хайрт алтан гишүүд маань ажиллаж байна. Өдрийн мэнд Амина. За бид хэд маш эцэгтэй үе мөчтөр зогссон байгаа Троийн дайны тий. Одоо өнөөдөр бид нэг ямар үйл явдал хүлээж байгаа вэ? За Троийн дайны сурал маань үргэлжилсээр байна. Өнөөдөр тэгэхээр энэ сурлын хамгийн эмгэнэлтэй дугаар болно. Шалтгаан нь бидний хайртай агуу баатрууд өнөөдөр амнаас алдах юм байгаа. Та шууд хэлээд өгч чинь тий. Тийм юм болох юм байгаамаа. Тэгэхээр манайхан сэтгэлээ бэлдээрэй. За дай маань өнгөрсөн дугаар дээр юу болсон бэ гэхээр нөгөө Агамемнон хаан Крисеис гээд Аполло бурхны сүмийн тахилчийн охиныг өөрийн татврын болгон аваад түүний аав нь Крисеис асар их алт мөнгө авчраад Агамемнон хаанаас охиноо буцааж өгөхийг гуйсан байдаг. Харамсалтай нөгөө хаан өөрийн нөгөө түүний эр бэр сүр жавхлан те нөгөө нэр хүнд бүх юм байгаа учраас буцааж өгөхөөс татгалзсан. Харин энэ жигшим явдлыг харсан нарны бурхан Аполло нөгөө Тройтын талд байгаа бурхан шүү дээ. Тэгэхээр нарны бурхан Аполло маань тагал өвчин грекүүдийн одоо ахинчуудын хооронд тараасан гэдэг. Тэгээд олон баатруу тахал өвчнөр амнаас үргэлтээд эхэлсэн учраас аргагүй ирэхэнд Агамемнон хаан одоо баатар ирсэн амьд үлдээхийн тулд тэр өөрийн татвар юм болохтой Крисеис үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Крисеисийг аавд нь эргүүлж өгөхөөсөр аргагүй болсон. Тэгээд түүнийг аавд нь эргүүлж өгөхөд нь нөгөө залт мэрэгэн хаан Одиссей түүнийг тэр охиныг дагуулад аавд нь аваач өгч байгаа. Тэм дөрслөл байдаг. Уран зураг дээрээс гарсан байдаг. За тэгээд аавд нь авчиж өгөөд харин нөгөө ер нь бол татвар хэмээ алдна гэдэг өөрийн авсантай дайны олзоо бол буцааж өгнө гэдэг бол эр хүний ямар ч эр хүний хувьд баатрын хувьд тэрдсэн Агамемнон хааны хувьд бол маш их тийм гутамшиг байхгүй юу? Өөрөндөө татвар хэмээ буцаагаад өгнө гэдэг чинь юутай гутамшигтай вэ те? Тэгэхээр тэр гутамшигаа намжаахын тулд Ахиллес баатрын татврын болгож авсан Брисеис гэдэг бүсгүйг одоо Ахиллесийн хуарангийн хэсэг одоо майханд байсан уу байшинд байсан уу тэр үед те булаагаад авцсан гэдгийг үүнээс болоод Ахиллес хэлэгнээд Ахиллес Агамемнон хоёрын хооронд ер нь бол тэр нэг зохиол дээр Илиад дээр бол тийм зөрчилдөөн болж байгаа. За тэгээд Ахиллес зөвхөн нөгөө татвар хэмнээс болж муудалцаагүй те олон мянган баатар ирсэнд олон жилийн турштай аргаар амьдрал ахуу аваал эхнэрүүдэд орхиод энд чиний төлөө тулдах гэж байгаа. Чиний төлөө дайдж байгаа. Гэтэл энэ дайн тулааны хамгийн одоо ол зомгийн хамгийн өнгөтэй шимттэйг нь хамгийн дээдийг нь өөртөө авдаг нь олиггүй хааны шинжтэй гэж Агамемнон шүүмжилдэг. За тэгээ Агамемнон бол хаан юмж хамгийн агуу хаан учраас би энийг авч байгаа. Хамгийн агуу мундаг хаан учраас би энтэй энэ ертөнцийн энэ тэдний одоо Аяс Ахиллес хоёр ч нөгөө одоо багаазын хотуудыг түүгээгээд тонж дээрэмдээд тэр үзэгсэнтэй татваруудыг алт мөн эрдэнэс хоол хүнсийг авчирдаг байхгүй юу. Тэгэд Агамемнон агуу хаан учраас би энэ хаан би та нарыг захирж байгаа учраас энэ бүгдийн эрхэмдээд шим шүсийг нь ох хамгийн сайхан зүйлийг нь би хүртэх хэрэгтэй гэж тэр хоёрын муудалцсан байдаг. Тэгээд бас нөгөө Ахиллесийн хувьд ч гэсэн татвар одоо татвараа алдна гэдэг бас гутамшиг байхгүй. Өөрийгөө бол бүх Грекийн хамгийн агуу баатар гэж мэдж байгаа. За энэ дайнд мянган дурсагдах суу алдрын төлөө ирснээ мэдж байгаа. Тэгэхээр Ахиллесийн хувьд ч гэсэн татвараа алдна гэдэг бол гутамшиг. Тэгээд тэр хоёрын хурцсан маргаан дунд Ахиллес уур хилэндээ сэлмээ далаасан гэдгийг Агамемнон хааныг алахаар сэлмээ далаасанд дайчин бурхан Афина охин тэнгэр, Зис мэргэний охин тэнгэр тэр хоёрын тулааныг зогсоогоод Ахиллес Агамемнон алах байсан тэр хор мөчийг болиулсан гэдэг. За учир нөгөө грекүүд нь хоорондоо байлдаад байна, ахинчууд хоорондоо байлдаад байна. Уг нь бол грекүүд Тройтойхондоо байлдах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл хоорондоо байлдаад тааралдаад байгаа. Гэтэл мэргэн охин тэнгэр тулаан чонгонд тэр Афина ч нөрөө грекүүдийн талд тулдж байгаа. Алтан альмыг авч чаддаг учраас грекүүдийн талд тулж байгаа болохоор өөрийнх нь баатарлаг эрсдээ хоорондоо муудалцаж харалтах нь бол мэдээж түүний хувьд бол сайн зүйл биш. Тийм учраас Афина охин тэнгэр ирээд Ахиллесийг Агамемноныг алах тэр хор мөчөөс аварсан гэдгийг түүнийг холдуулсан гэдэг. За тэгээд нөгөө маш их шившиг гутамшигыг мэдэрсэн Ахиллес уур хилэндээ өөрийн ээж гол мөрний охин тэнгэр Тетист залбирсан гэдэг. Тэр залбирлыг нь сонссон. Тэгтээ Ахиллесийн дайхтар ингэсэн ба Илиад дээр юу гэж гарч ийн гэхээр Ахиллес залбирахдаа ахинчуудыг
энэ дайнд ялагдуулж өгөөч, дийлдүүлж өгөөч. Трой хотынхныг энэ дайнд ялуулж өгөөч. Агамемнны тэ шившиг нь булаа энэ хөгийн байдал, увайгүй байдал нь тэр ялагдлыг авчирсан болгож өгөөч гэж гуйсан байдаг. Мөн тэгээд ялагдаа дийлдээд ирэхин цаг, тройчууд дийлдээд ирэхин цагт Агамемнон хаан Ахиллесийг гуйж ирнэ. Гуйж ирээд түүнийтэй сүр жавхлан энэ дайн тулаанд оруулж байгаа хувь нэмрийг үнэлээд түүний одоо тэр мэдэрсэн шившгийг нь илааршуулж, цайруулж хамаг үзэсгэлэнтэй татвар юм хамаг алт эрдэнсийг түүнд өгөх болно гэж бодсон учраас Ахиллес ээжээсээ гуйсан. Ээж нь тэнгэр ирсийг иргэжигч Зевст очиж хэлсэн байгаа. Хүү маань ийм гуйлт өглөө гэд. За тэгээ Зевс юу гэж шийдсэн бэ гэхээр энэ дайнд оролцох шийдээ. Зевс бол нөгөө бурхтыг энэ тулаанд орохыг ер нь бол шуудаар оролцохыг хориулсан байсан. Тэгээ Зевс Агамемнон хаанд зүүд илгээчилтэй. За тэр зүүд нь ямар учиртай байсан бэ гэхээр Агамемнонд тройчууд руу төрүүлж дайраа. Одоо ингээд ухаан бие биенээ хүлээсэн байдалтай байгаад байгаа гэтэл Трой хотынхан руу төрүүлж дайрвал та нар ялна гэсэн тийм зүүд Агамемнонд илгээсэн. Тэр зүүд нь бол хууралт байсан юм байна. Тетис хүүгийнхаа залбирлыг Зевст хийсэн байхгүй. Хүү маань шившиг гутам шиг мэдрээд байна. Хүү маань Агамемнон хааныг энэ тулаанд ялагдуулж өгөөч. Трой хотынхныг ялуулж өгөөч. Агамемноныг шившигт нь утгаж өгөөч гэж гуйсанд тэнгэр ирсийг иргэжээч тэр зүүд одоо хүсэлт хуйлтыг нь биелүүлэхийн тулд Агамемнон зүүд илгээсэн. Чи Трой хот руу төрүүлж дайрах юм бол ахинчуд Трой хот руу төрүүлж дайрах юм бол ялнаа гэсэн тийм хуурамч зүүд илгээсэнд итгэсэн Агамемнон хаан би тийм зүүдлээ миний зүүд зүүн бэлэгтэй байх учиртай гэж итгээд Трой хотын руу төрүүлж дайрсан байдаг. За тэгээ төрүүл дайрахаас өмнө Агамемнон бас тийм залтай ухаантай мэдээж агуу авчраас Баатар Ирсийнхаа одоо тэр эр зориг те нөгөө одоо сэтгэл зүйг нь шалгахаар шийдэж л дээ. Ягаад тэгэхээр 9 жил Трой хотыг буулгаж авч чадаагүй. Трой хотын ирэг дээр буудлаад байгаа хуарангаа барьсан тийм суурин тулаантай. Гэтэл Трой хотынхонтой тулалдахаар яадаг вэ гэхээр Тройчууд ирээд маш их хэмжээний хор охирол учруулчаад хотынхаа хаан руу яваад орчдөг. Троийн тэр бэхлэлт бат бөх хэрэм цайзыг хинч буулгаж чаддгүй, хинч нэвтэлж чадахгүй байгаа учраас Троихон буцаад хаалганыхаа цаана хотынхоо нөгөө бэхлэл цайзын ард орохоор яач чадгаа явчихдаг байсан байхгүй юу. Тэгээд нөгөө агуу Баатар Ахиллес нь бас маргалдаа дайныг орхио явчихсан. Тэгвэл би над тулаанд ч оролцохгүйгээд Мирмидончуудаа ч гэсэндээ аваад явцсан түр орхигдсан байгаа. Энэ үед нөгөө Баатруудынхаа зүрх зоригтой тэдний сэтгхүү ямар байна бэ гэдгийг шалгахын тулд бүгдээрээ нөгөө одоо юу яаж л та. Одоо энэ дайнд тулдаж оролцсноо Ахиллес бидний дунд байхаа байчихсан. Гэсэн ч гэсэн бид нартэй энэ агуу хотыг буулгаж авна. Энд ялд бидний тал тэнгэр ирсийг иргэших Зевс надад ахинчуд төрүүлж довтлол агуу Трой явна гэж байна гэж хэлсэн чинь тэр Баатрууд дундаас нь Терсидис гэдэг нэгэн Баатар ир гараад өөрсдийн одоо тэр Баатар ирс цэргүүдэд байгаа бухимдал уур хилэн сэтгэл хангалуун бус байдлаа илэрхийлж л дээ. Бид нар энэ дайнд ялахгүй юм байна. Хизээч дийлэхгүй юм байна. 10 жилийн хотын те гадна хонсон ч гэсэн бид нар дийлэхгүй юм байна. Учир нь Калхас зүнжилэхдээ бид нарт Ахиллес ахинчуудын талд тулдж байгаа учраас л бид нар ахинчууд грекүүд Троиг буулган гэсэн боловч Ахиллес биднийг орхио явчихсан. Бид нар энэ тулаанд дийлэхгүй юм байна гэснийг анзаарсан Агамемнон хаан Баатар Ирсийнхаа л сэтгүүг шалгаж байгаа штэ. Тийм учраас тэр олон Баатар Ирсийнхаа нүдэн дээр тэр Терсидис хэмээх Баатарыг цаазаар авсан гэдэг. Хутчгаар амтан гэд мухаагц. За тэгээд ахинчууд тулалдахаар тулаанд бэлдээд Трой хотыг бүр ингээ бүсэлт рүү одоо Трой хотын тэр хэрэм цайз руу улам ойртоод ирснийг Прям хаан сонсч л дээ. За тэгээд Прям хаан ч гэсэнтэй за яа харахгүй биднийтэй зайлсхийсэн 9 жил хүлээсэн тулаан нүр тулаад ирсэн байна. Бид нар тулдахаас өөр арга байхгүй. Гэхдээ Ахиллес ахичуудыг орхио явуулсныг мэдсэн байгаа. Тэгэхээр энэ тулаанд магадгүй бид нар ялах байх гэсэн итгэл Прям хаанд байсан. За тэгээ хоёр талаас Баатар ирсэн. Тулалдахаар цус тулаан 9 жил хийсэн тулаанаа хийхээр ингээл ойртол тулалдаад ирчихлээ. Тэгээ энэ үед Менелеус Спартагийн хаан те үзэсгэлэнт нөгөө Элений эр нөхөр шүү дээ. Уг нь бол аваал нөхөр нь тулаанд оролцохоос өмнө энэ тулаанд олон Баатар ирсэн. Амнасаа алднаа. Мянган эмэгтэйчүүд билүүсэрчүүлтэн мянган хүүхдүүд өөрсдийнхөө аавыг хизээж эргэж харахгүй. Тэгэхээр олон Баатар ирсэн цус урсахаас өмнө Парис бит хоёр дуэл хийя гэд. Тэрийг нь Парис зөвшөөрсөн байгаа Трой хотын хаан хүү.
Уг нь бол зөвшөөр мөргөө байсан л да. Даанч нөгөө ах нь Хектор нь чи эр хүн юм бол энэ дуэлд оролцох ёстой. Чи энэ дуэлээс татгалзуул өөрөө шившиг. Чи өөрөө энэ баатар ирийг эхнэрийг нь үзэгсэн тэрхийг эхнэрийг нь хулгайлаад авчирсан учраас чамд тийм ядаж нэр хүнд нэр нүрээ бодох сэтгэл байх хэрэгтэй. Трой хотын чиний төлөө чиний хийсэн үйлдэлийн төлөө энэ хэрслийг үрээд энэ тулааныг хийж гинэ гэж. Одоо ах нь ятгасаар байгаа л ер нь бол Парисыг тэр дуэлд явуулсан байна. За ингээд Ахинчуудын агуу баатар үзэсгэлэнт Елений нөхөр Менелаус нөгөө талаар үзэсгэлэнт Елений дурлал бүсгүй Парис 2 дуйлэх юм байна. Еленагийн дурлалт Парис нь тий. Тий, Парис. Парис тэгээд анхнаас айгу практик биш сонголт хийжээ тий. Гоо сайхныг сонгодохтой яг тий эрх мэдэл бүх юмыг сонгох боломж тий хамгийн баян хаан болгоё гэсэн зөвшөөрөөгүй. Хамгийн агуу баатар болгоё гэсэн зөвшөөрөөгүй. Гэтэл хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйг дурлуулах ихтэн тгий гэсэн. Тэгэхээр өсвөр насны эрэгтэй хүүхдийн сонголт авах гэж бодож байна. Өөр юу ч толгойд нөхгүй тий. Тэгээ бусдыг нь өөрөө авч чадна гэсэн итгэл байгаа л да. Залуу хүүд учраас за ингээд Менелаус Парис 2 дуйл хийжээ. За мэдээж энэ хоёрын Парис бол анханасаа хизээж баатар ир байгаагүй. Тэр малчин хүү байсан, морь малтаа сайн ноцолдог байсан. Гэхдээ сайн харваач байсан гэдэг. За тэгээд Менелаус Парис 2 олон мянган те нэг талд нь ахинчууд олон мянган баатрууд эднийг харж байна. Нөгөө тал дээр Троихийн Приам хаан, түүний гэргээ Экуба, за тэг мэдээж ах нь Эктор, түүний гэргээ Андромаки тэгээ үзэсгэлэн дурлал бүсгүй Еленийн ер нь Трой хотод тэр чигээрээ түүнийг нөгөө бат бүхтэй хэрэм цайзан дээрээсээ тэр дуйлыг харддаг юм. За тэгээ энэ дуйл яаж төгсдөг нь бол бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Кинон дээр тодорхой харагдаг. Парис бол хулчгар залуу байсан. Тэр Менелаустай тулдаж чадаагүй. Менелаус бол түүнийг үнэхээр одоо тэгээ өөрөө эр барьтай, хүч чадалтай, тулааны техник ур чадвартай учраас Парисыг бол маш хурдан буулгаж аваад Парисыг алах гэсэн боловч түүний талд байдаг нөгөө өөрт нь хамгийн үзэсгэлэнтэй гэсэн алтан элмийг сонгож өгсөн Афродит охин тэнгэр Парисыг яг алуулах жахтан тэр тулаанаас авраад гарцсан гэдэг. За ингээд Парисыг Афродит охин тэнгэр авраад Елений байсан одоо тэр лаврын өрөөнд аваад ирсэн гэж домог дээр гардаг. За тэгээд хэдийгээр нөгөө амьд байгаадаа алуулах яснаа мэдсэн те амьд байгаадаа үзэсгэлэнт гэргээтэй газар дэлхий дээр хамгийн сайхан бүсгүй өөртөө хамт байгаад баярлсан боловч Парис ч гэсэн маш их хэмжээний гутамшиг шившиг мэдэрсэн уйлсан гэдэг. Елений нөгөө өмсгөл хувцснаас зуураад тэр мэдэрсэн шившиг гутамшигаа мэдрээд мөн хайртай бүсгүй нь хажууд байгаагаа ч гэсэнтэй мэдрээд нэг тийм баяр гуниг холсолсон үйл явц болсон гэдэг. Харин Елений хувьд шал өөр мэдрэмж төрсөн. Елений мэдэх ертөнцийн бол тэр баатар ирстэй өөрийнх нь төлөө 100 баатар ирс агуу хаадууд те гарыг нь гуйхаар иржсэн, тулалдажсэн, өөрийг нь улгаалж исэн тохиолдлууд байдаг. Тэдний дундаас мэдээж агуу баатар тэгээ мэдээж нөгөө одоо улс төрийн хувьд те хамгийн зөв шийдвэргээд Менелаустай суусан байгаа. Гэтэл нөгөө өөрийнх нь хайртай дурлалт залуу тэр хотынхныхаа өмнө нөгөө талд ахинчуудын өмнө өөрийнхөнтэй зүхтаж өөрөөс нь орхиж явсан тэр баатар эрдэнтэй хулчгар байдлаа үзүүлээд хүч чадалгүйгээ харуулад тэр нэг шившигтэй байдалд ороо тэр байдлаас нь Афродит охин тэнгэр аварч түүнийг амьд үлдээснийг хараад Елений Парист өгсөн хайр дурлал нь замхан одож эхэлсэн гэдэг. Тэгээ штэ. Өөр юу хүлээсэн юм бэ? Залуухан хүүгүн штэ. Яа. За ийм зүйл болж. Тэгээд яа харахгүй Парис хулчгар баатар ирэх үүрэг даалгаврыг гүйцэж чадаагүй. Тэр нэр нүртэй байгаагүй учраас Эктор ч гэсэн одоо түүний ах нь те Хектор ч гэсэн тэрэнд их бохимдсан. Харин нөгөө талд Менелаус бол те баяр багтал дүүрэн байсан. Тэр бэр чадал намтагдчихсэн те. Тэр өөрийг нь орхиод явсан эхнэрийг хүртэл тэр хэрэм цайзан дээрээс хараа зогсож байгааг хараад Менелаust баяртай байсан. Тэгээ энэ хэсгийг нөгөө Трой кинон дээр айгуугаа гаргадаг байхгүй юу? Парис ингээд дийлдээд хулчигаад унаад амьд үлдэхэд зуураа зогтох гэж оролддог. Кинон дээр бол Хектор дүүгийнхаа хажуу тэр хоёрын хажууханд байгаад ахыхаа хөлнөөс зурчаад намайг авраач гэд. Намайг амьд үлдээгээд өгөөч авраач, амийг минь авраач гэд ахаасаа гуйдаг. Гэтэл ах нь тэр шившгийг хараад те бос сэлмээ ав тулалд. Баатар Ирс бол тулалдаад өөх ёстой. Тэгж нэр нүрээ хамгаалж үлдэж байгаа. Ялагдаж болно. Гэхдээ тулалдаад нэр нүртэйгээр эр зоригтойгоор үхэлтэйгээ тулах гэдэг чинь өөрөө баатар ир хүний чанар. Тийм байдал гаргаж чадаагүй. Тэрийг
кинон дээр маш гоё төрөлсөн байдаг. Тэгээд бас нэг гоё үйлбэр надад кинон дээр юу таалагддаг вэ гэхээр Менелеус тэр дээр харж байгаа Трой хотын хэрэм цайзан дээр байгаа Элен руу хараад ийм эр хүний төлөө чи намайг орхисон байж тээ. Намайг орхиод явсан тий. Эр хүн чинь энэ хулчгаар арчаагүй хөгийн амтан байна гэж Элен руу ойрлдог хэсэг гардаг. Тэр их надад таалагддаг. Яа, ер нь Илиад жишээ ялангуяа Илиад төвлөсийг унших юм бол ингээл Парисын амар буруу байдаг, Еленагийн бас амар буруу байдаг тий. Ер нь бол ёс суртахууныг зөрчиж, хэмжүүрийг давж ингэж тэрнээс олж бүтэн дайм болж байгаа шүү дээ тий. Тэгээ яг зарим нэг судалгаа уншсан чинь тухайн үед нөгөө Микений соёл иргэншил чинь айгүй хүчрхэг байсан. Тэнгүүд нөгөө Трой хотыг эзлэх одоо яг түүхэнд үнэхээр энэ дайм байсан гэж үзэх юм бол эзлэх шалтгаан хэрэгтэй болоод тийм учраас тухайн төвлөст болохоор Парис болон Еленаг хамгийн амар ичвэтэр дүрээр те одоо ийм хүмүүсийг эзлэхэд юу нь буруу байх вэ гэсэн тийм нэг улс төрийн бас програм явж ийн гэд уншиж байсан. Гэхдээ нэрэл үнэхээр Илиадыг уншихаар болохоор Парисын тэр нэг юм амар болчомгүй тэгээ холчгоор байгаа нь үзэн ядмар тийм нэг юм ичмэр үүдэг те. Тийм тэгэхээр ингээд Илиад дээр чинь өөрийнх нь аавтай Приам хаан маш гоё дүртэй. Маш гоё өгөөмөр тэр ухаантай, мэргэн, эр зоригтой, нэр хүндтэй хаан. Ах нь бас гайхалтай баатар. Гэтэл Парис харамсалтай. Хүлээлттэй түрээгүй. Яа. За ийм зүйл болжээ. За тэгээ домог маань яаж үргэлжилсэн бэ гэхээр нөгөө талд хэдийгээр ахинчууд олуулаа олон мянгуула Парис дийлсэн боловч тэдэнд Трой хотыг унгаж аавна гэсэн итгэл үнэмшил байхгүй байсан. Баатар ирсийнх нь эр зориг мохостой байсан учраас Ахиллес тэднийг орхио явчихсан байсан. За тэгээд нөгөө Ахиллесийг буцааж авчрахын тулд яг нөгөө Одиссей ер нь бол мэрэгэн Одиссей Агамемноныг ятгаад татварыг нь буцааж өгье, Брисеисийг буцааж өгье, түүндтэй үнтэй бэлгүүд алт мөнгө өгье гэж ятгаад Аяс Одиссес хоёр Ахиллес дээр очисон гэдэг. Одоо энэ тулаанд буцаад оролцооч ээ, татварыг чинь буцааж өгье, асар хэмжээний алт мөнгө эрдэнэс чамд бэлгэлье гэд гуйсан боловч Ахиллес тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Нэгэнт мэдэрсэн шив шиг гутамшиг бол тээ. Баатар ирийн нэр хүндээ гутаасан хэрэгжтэй татвараа болоолгоно гэдэг чинь тийм болохоор би энд чинь буцааж очихгүй гэж гуйсан байдаг. За тэгээд тулаа маань үргэлжлээд Патроклус гэж нэг сонирхолтой дүр гарч ирнэ. За ер нь бол Патроклусын гарал үүсэл Ахиллестэй хамаарлыг бол их усүрээс хамаарад өөр дүрлдэг. За зарим тохиолдолд бол тэднийг анд нөхд байсан гэдэг. За үеэлүүд байсан гэж үзэрдэг. Зарим хувилбарууд дээр түүний аав Пелеусын өөр ихнэрээс гарсан хүү гэж бас гаргадаг. За энэ хоёрын харилцаа ч гэсэн өөрсдөө ер нь сонирхолтой. Анд нөхдүүд байсан, баатар эрс байсантэй, бие биедээ чин үн чайртай, амраг осууд байсан ч гэдэг. Тийм платоник хайрцагтлийн хүндэлийн холбоотой байсан гэдгээр ярьдаг. За ер нь аль нь ч байсан бай Патроклус бол энэ дайнд хамгийн чухал үүрэгтэй хүн миний харвал. Ахиллес яагаад энэ дайнд орж ирсэн бэ гэдэг талаар тэр өөрийнхөө мэдэрсэн шившгийхтэй тэр татвар имийг нь буцаагаад өгье гэж яхад тэр асар хэмжээний алт мөнгө амлаж яхад буцаж ирэхгүй тэр нэр хүндээ те гутаалгацсан доромжлуулсан тэр хорсол байгаа шүү дээ маш их хэмжээний ээжтэй хүртэл залбираа тэнгэр эрсийг иргэшээгчд оролцуулаад өгөөч ахинчуудыг энэ ял дайнд шившгтэйгээр ялагдуулж өгөөч гэж гуйж ин гэдэг чинь ямар хэмжээний хорсол байгаа вэ те. За тэгээ байж л нөө Патроклус дайнд орохоор болжээ. Хэсэг ингээ бүлэг баатар эрсийг төрүүлээд явуулсан юм байна. За тэгээд Ахиллес бол баатар орох би энэ тулаанд эргэж орохгүй гэсэн тий. Тэврээ байгаа зөрүүдлсээр байгаа. За тэгээд Патроклус харин энэ тулаан тэгвэл би оролцъё. Чи оролцохгүй бол би тий би чиний хуйг дуулгыг бамбаагчин бариад оролцъё гэдэг. Шалтгаан нь юу вэ гэхээр Мирмидончууд гэж гардаг. Тэр бол нэг тийм баатар эрстэй тийм одоо эртний овог аймаг юм шиг байгаа. За тэгээд Ахиллесийг дагж явдаг, түүнийг дагалдаг баатар эрсэл Мирмидончууд тэд онцгой чадвартай, дайн тулааны урлаг одоо тий онцгой авьяас чадвартай, тэгээд зоригтой баатар эрс. Ахиллес болон Мирмидончууд тулаанд ороход хичнээн ялагдчихсэн ч гэсэн ард нь байгаа мянган баатар эрс зүрх зоригтойгоор тэр тулаанд ордог. Учир нь Ахиллес Мирмидончууд урд нь байгаа учраас тэд ер усын ихтэй хүч, тэнхээ, зориг тэр баатар эрсийн сэтгэл санааг сэргээж чаддаг тийм зоригтой баатар эрс байж л дээ. Тэгэхээр чи энд орохгүй бол Мирмидончууд орохгүй. Тэгэхээр би чиний хоёрыг дуулахыг өмсөд энэ тулаанд орё. Тэгвэл Мирмидончууд зоригтой ороод Ахиллесийг Мирмидончуудтайгаа орж байгаа гэж харсан ахинчууд грекүүд энэ тулаандтай зүрх зоригтой орно гэж хэлсэн учраас Патроклус маань
Ахиллесийн хоёрт дуулгыг аваад хувцсыг нь аваад мирмидончуудыг нь манлайлаад тулаанд орсон гэдэг. За кинон дээр бол арай өөрөөр гардаг. Кинон дээр бол Ахиллес зөрүүдлээд ахаар нь Патроклесыг бол дүүгийнхэн дүрээр гаргадаг, үйл дүүгийнхэн дүрээр ч юм уу те. Нууцаар Ахиллесийн хоёрт дуулгыг өмсөд гарсан гэдэг. Яг хөө домог дээр бол арай өөрөөр байх шиг байгаа миний ойлгосноор. За манай Патрокл ямар ч тач Ахиллесийн маш гоё тэр хоёрт дуулгыг ч нөгөө Гефест өөрөө хийж өгсөн. Тэр нь дараагийнх нь хоёрт дуулга. Тийм шүү дээ тий. За тэгэхээр ямар ч тач Ахиллесийн хоёрт дуулга гэхээр акторл хоёрт дуулга байсан байх. Ингээд хамтран ажиллагчаа зарлаад үргэлжлүүлээ. За манай нэвтрүүлэг маань болохоор яг одоо мэдээж NTV телевиз Одмондөр радио 83.3 107 энэ хос толгойноор гарч байгаагаас гадна яг одоо бол энэ цаг хугацаанд бол Facebook-ийн Алтан гишүүд гэдэг групп дотроо ингээд шууд цацагдчихж байгаа. Бид нар нэвтрүүлгийг эхлэхээс өмнө Алтан гишүүдтэйгээ биднийг дэмжсэн хамтран ажиллаж байгаа энэ гишүүдтэйгээ ярилцдаг, лайваараа уулздаг. Бас жилдээ те нэг удаа Алтан гишүүдтэй зориулаад маш гоё том ивентийг хийдэг. Жилийнхаа ойг тэмдэглэлээ саяхан. Энэ мэтчлэн бид нар бол биднийг дэмжиж байгаа гишүүдтэйгээ эргэх харилцаа холбоогоо ингээд маш сайн байраад үүсгээд явахыг хичээдгээ. За тэгэхээр Алтан гишүүн гэж хэн бэ те? Ер нь Одмондөр маань улиралдаа ингээд ер нь энэ жилдээ 1050 хөтөлбөрийг бол төлөвлөөд сэдвээ батлуулцгаагаад яг төлөвлөгөөнийхаа дагуу сэдвүүдийнхаа дагуу 1050 хөтөлбөр сэдвийг бол та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр энэ байдал манай бол өөрчлөгдөхгүй. Ирэх 3 дугаар улирал одоо эхэлж байна. Тэгэхээр 2025-аас 2026 онд мөн л бид нар та бүхэнд 1050 сэдвийг бол бэлтэж хүргэх болно. Тэгээд бас их сонирхолтой байдлаар шин сэдвүүд, шин нэвтрүүлгүүд орж ирж байгаа. Тэгэхээр одоо 2025-аас 2026 оны Алтан гишүүд гээд шинэ групп нэгдсэн байгаа. Тэгээ хэрхэн одоо 25-аас 26 оны Алтан гишүүн болж Одмондрийнхнийг мөн Монгол улсынхаа монгол хэл дээрх шинжлэх ухааны танин мэдхийн контентийг бүтээхэд гар бие оролцох вэ гэхээр жилийн 100 мянган төгрөг төлөөд Алтан гишүүн болж бүртгүүлж болох юм аа гэсэн. За тэгэхээр худалдаа хөгжлийн банкны яг үндсэн данс нь 4191 04 518 4191 04 518 гэдэг Одмондөр офсет компани данс байгаа. Хэрвээ айбан дугаар хэрэгтэй бол бүтнээр нь хэлэхэд 94 мянга 41000 4191 04 518 94000 4191 04 518 заваар өөрөөс ижлээ шүү. За энэ дугаарлуу 100 мянган төгрөг Алтан гишүүний төлбөрийг хийхдээ гүйлгээний утга дээр заавалчгүй өөрийн нэр болон утасны дугаараа үлдээн шүү. Тэгээд эргүүлээд яг утасаар холбогдох учраас дугаараа үлдээгээд тэг Алтан гишүүн болоорой гэд биднийг байнга дэмжиж одоо ингээд хамт байгаа тий бүтэн жилийн турш хамт байсан Алтан гишүүдтэй мөн маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд одоо нөгөө шинэ хөлөөллийн маань Алтан гишүүдийн маань групп нь бол нэгдсэн байгаа. Тэгэхээр одоо ингээ хандив өгөөд тэг хандив өгсөн хүмүүсээ бид нэр шинэ групп руу оруулж байна. Гэхдээ энэ уран бүтээлийн улирлыг дуустал контентууд маань энэ Алтан групп дээр одоо Алтан гишүүд бүлэг дээр орсоор байх болно. Харин 7 сарын 15-наас хойш манай нэвтрүүлгүүд эр хөлөөрлийн нэвтрүүлгүүд маань бичигдэж эхлэн нөөцлөгдөж тэрнээс яг 7 сарын 15-наас шинэ Алтан гишүүд групп дээрээ манай лайвууд ороо явах юм байгаа шүү. За маш их баярлалаа. За баярлалаа. За хоёулаа тулаандаа эргэж орох уу? Тэгээ Патрокл манд яасан бэ? За Патрокл ингээд Ахиллес баатрын хоёрт дуулгыг өмсөд өөрийгөө тэ Ахиллес баатар гэж бусдад итгүүлээд Мирмидончуудыг дагуулад тулаанд эргээд орсон гэдэг. За тэгээ мэдээж Ахиллес тулаанд эргэн орсныг хараад баатарлаг Мирмидончууд зүр зоригтой байгааг харсан ахинчууд зүрхэнд нь галаасаж эр зориг нь нэмэгдээд тэднийг даган тулаанд орсон. Тэгээд Патроклес бол ихэндээ тулааны үед бол маш амжилттай байсан. Тэр Аликийн хаан тэнгэр эрсийг эрхжих Зевсийн хүү Сарпедоны аймыг хоруулсан гэдэг. Сарпедон Тройчуудын талд энэ дайн дээр оролцож ирсэн. За тэгээд гайхалтай олон одоо баатрууд ялтуудыг байгуулад олон баатар одоо Тройчуудыг алж хороогоод байсан. Ахинчууд грекчүүдийн хүртэл зүрх зориг нэмэгдээд хэл зоригтой байж л тээ. Тэгээд Патроклес маань энэ тулаанд Хекторын нөгөө морь хүлэглэгч Кебронос гэдэг баатрыг алсан гэдэг. Харин тэр морь хүлэглэгч Кеброносыг алсанд нь хэлгэнсэн нарны бурхан Аполло
Патроклус хилэгнээд мөн өөрийнхөнтэй морь хүлэглэгчийг алсанд Хектор бас хилэгнээд Патроклусыг Хектор хороож байгаа. Гэхдээ Хектор Ахиллесийг алсан гэж бодож байгаа. Хоёр дуулгыг нөмсцөн Тийм, байгаа юм хоёр дуулгын нөмссөн байгаа учраас. За тэгээд нөгөө Хектор өөрийгөө нөгөө хамгийн агуу баатар Ахиллесийг алчлаа. Гэхдээ өөрөөсөө илүү гэж бодохгүй байгаа шүү дээ. Өөртөө нийтлэх л агуу баатар гэж бодож байгаа. Баатар эрстэй шударгаар сүр хүчтэй хүч чадлаа үзээд өөрийгөө алсан гэж итгэжсэн. За тийм учраас нөгөө Ахиллес дээр очиод үхсэн байгаа, үхэн хөвцөн байгаа те Ахиллесийн хоёрд дуулгыг нь автал харамсалтай тэр Ахиллес биш байсан. За ингээд агуу баатар Ахиллесийн хоёрд дуулгыг өмссөн Патроклус Ахиллесийн анд нөхөр нь энэ тулаанд Хекторын гарт хамаалт нь харин Хектор өөрийгөө Ахиллесийг биш Патроклыг алсан байсан гэдгийг ойлгосон. За тэгээд Ахиллесийн одоо маш сонирхолтой хэсэг эхэлж байгаа нь Ахиллесийн маш их гашуу. Тэр маш их гашуудаг уйддаг одоо гашуудж байгаа, уйлж байгаа, харуулж байгаа анд нөхрийнхөө үхэлд. Тэгээд түүний тэр харуулсал гунгийг нь хүртэл гол мөрний савдаг ээж нь гол мөрний гүнд ёроолд байхдаа хүртэл хүүгийнхаа харуулсал зовлон уучлаарай. Харуулсал зовлон тэр гашуудлыг мэдэрсэн гэдэг. За тэгээд Тетус гол нь Ахиллес тэрийг мэдэрснээр юуг ойлгож байгаа вэ гэхээр Ахиллес хүүн одоо Хекторыг цаавлална гэдгийг мэдчихсэн. Энэ тулаанд Хекторыг алах юм бол Ахиллес өөрөө үхнэ гэдгийг ээж нь мэдчихсэн. Тэр бол зөвнөл хэлсэн. Тэр Патроклусыг алах нь өөрөө Ахиллесийн хувьд хичнээн чухал. Патроклусын үхэл ямар их уй, гашуу, шаналл, харуулслыг тэр хүүт нь авчирж байгаа юу гэдгийг мэдэрсэн ээж Ахиллес агуу баатар учраас өшөөгөө заавал авна. Гэхдээ Ахиллес Хекторыг алах юм бол өөрийнх нь үхэл Хектороос биш ч гэсэн ирнэ гэдгийг ээж нь мэдсэн. За тэгэд ээж нь тэрийг ойлгосон учраас Ахиллес хүүн энэ тулаанд эргэж орох нь гарцааг болсон учраас Олимп руу яваад Дархан бурхан Эфестусын урланд очиод Дархан бурхан Эфестусаар хүүдээ шинэ хоёрт дуулга бэлтүүлсэн гэдэг. Тэгээд тэр шинэ хоёрт дуулгыг өөрийнхөө хүүд авчирч гисэн гэдэг. Ахиллийн хувьд Патрокл ч зөвхөн юм зүгээр нэг найз биш те. Маш Зөвхөн юм. нэг үеэл биш, найз нь биш байдаг. Тэгээд яг Илиад дээр ч гэсэн зарим тохиолдлууд гардаг. Ахиллес Патроклус хоёрын харилцаан дээр Ахиллес маш зөөлөн, уян, хүлээцтэй, хүн шиг түн тэр хоёрын харилцан яриан дээр гардаг бол харин Ахиллесийн Патроклусоос өөр баатруутай, Агамемнонтой, Одиссейтэй, Аястай ч юм уу те харилцаанууд бол маш ширүүн тогшин. Тийм ирэмгий, хэрцгий, дээрэнгүү байдлаар харилцааны илэрхийлдэг бол Патроклус Ахиллес хоёрын харилцаан дээр бол Ахиллес маш хүлээцтэй, уян, зөвлөн, магадгүй тэрэг сэтгэлийн гүнд жинхэнэ мөн чанараараа байгаа ч юм уу гэж бодогдохоор тийм мэдрэмж төрөхөр гардаг. За тэгээд Ахиллесийг мэдээж нүр хэмжээний харуулсал, гуниг, гашуудал бүрхэж авсан. За тэгээд мэдээж ээжийнхээ авчирсан шинэ Дархан бурхан Эфестусын оруулсан шинэ хоёрт дуулгыг бэлдээд дайнд эргэж орох оруулсан. Харин түүнийг тулаанд эргэж орохыг мэдсэн Агамемнон хаан түүнд баярлаад нөгөө хулгай булааж авсан татвар Брисеис асар их хэмжээний алт мөнгийг Ахиллест бэлэг болохоор өгсөн боловч Ахиллест тэр бэлэг татварын одоо ямар ч үнцэнгүй болсон байсан. Тэр дайнд эргэж орж байгаа цорын ганц шалтгаан бол өшөө авах. Өөрийнхөнтэй ант нөхөр амраг хайртуу аль нь ч байсан. Үеэлүү те тэр мөр зэрэгцэн тулдсан баатар ирүү те хамаагүй тэр зүрхний андынх нь үхэл. Түүний гашуудл түүний үхлээс өшөө авах ёстой. Тэгжээж өөрийнх нь зүрх сэтгэл тайвшрах учраас тэр дайнд Ахиллес эргэж орох болсон юм байна. За тэгээд Ахиллес тэр дайнд эргэж ороод үхэн гэдгийг нь бас түүний морь Ахиллесийн морь Зантус зүгэнсэн гэдэг. Ахиллесийн морь гэдэг гой морьны юу гараад байдаг та. Зургаас айгүйх байдаг. Тэр морийг нь Зантус гэдэг нэрлэдэг байсан. За тэгээд Зантус ч гэсэн Ахиллесийн тулаанд эргэн орол өхнө гэдгийг мэдчихсэн байдаг. За тэгээд Ахиллес уур хилэнтэйгээр тулаанд эргэн орж байгаа. Уур хилийн хорсолтойгоор. Тэр зөвхөн өөрийг нь тэр Патроклусыг асан Хекторыг үзэн ядаагүй бүх тройчуудыг энэ дайныг үзэн ядчихсан. Патроклусын үхэлд хүргэсэн энэ бүх нөхцөл байдлыг те үзэн ядчихсан учраас за Ахиллесийг бол тэ нөгөө
тэр тулаан руу тэр Трой хотын хан хэрэм рүү ойртох тэр давшилт хийх дундаа таарлцсан тройчуудын талыг нь алсан гэдэг. Ахиллес юутай их хорслоо те. За тэгээд нөгөө бурхтууд эхлээд тэр тулаанд оролцож байгаа Тэнгэр ирсэг иршиг Зевс бурхтыг оролцгоо бол гэсэн байсан ч бурхад дахиад энэ тулаанд нь оролцоод гэлсэн байдна. Тэгээд голын бурхан Скамандр гэдгийг Ахиллес хүртэл гимтээсэн гэдэг. Тэгээд бурхтыг гимтэхийг, игэл хүн бурхтыг гимтэхийг хоригдсан байсан боловч Тэнгэр ирсэг иршигч тийм шийдвэр аль дүр өгсөн боловч Ахиллес түүнийг нь сонсоогүй. Маш хилэнтэй байна те. Амар хилэнтэй байхгүй юу? Тэр уур хилэн хорсол гашуудалтай энэ бүгдээ тройчуудыг энэ дайныг хурдан дуусгахад тройчуудыг дуусгахад Ахиллес зориулсан. За тэгээд аимшигтай тулаан мэдээж үргэлжилсэн. За тэгээд аимшигтай тулаан тэр тулаан дундаа таарлцсан трой талд тулдж байгаа баатруудын тэр талыг нь Ахиллес авсан гэхээр юутай их урилан бэ те. Алан цус урсан явсаар байгаад Хектортай тулалдсан. Тэгээд Хектор тэр хоёрыг яг ингээд нүүр тулсан тулаан донд Хектор зугтсан гэдгийг. Нөгөө тэрэгнээсээ унтсан ч билүү зугтсан. Тэгээд Трой хотынхоо тэр бат бүх хэрэм цайзыг Ахиллесаас те зугтаж одоо арай нь тулдахад тухтай нөхцөл байдалд орохын тулд 3 тойрч зугтсан гэж зарим хөлбөрүүд төр байдаг. За тэгээ нэгэнд Ахиллесийн уур хилэн өөрийгөө орхихгүй гэдгийг ойлгосон. Баатар эртээ нэр хүндтэй те тулдах хэвээр өгсөн ч нэр хүндтэйгээр өглөө өгдөх хэвээр. Баатар эрийн ёсоор өглөө өгдөх хэвээр гэснийг ойлгосон. Хектор зогсоод Ахиллестэй нүр тулан тултахаар болсон. Гэхдээ нүр тулан тултахдаа Ахиллесээс нэг зүйл үүсдэг нь хоёулаа баатар ирсэн ёсоор тултъя. Харин ч надад нэг зүйлийг андгаал. Одоо нэг зүйлийг надад андгаалах ёстой. Тэрний юу гэхээр миний цогцыг аав ээжд маань эргүүлэн өгөөрэй. Аав ээжд маань гэр бүлийнхэнд маань амраг гэргээд маань Трой хотынханд маань агуу баатрынхаа те хүүгийнхаа эр нөхрийнхөө үхлийг гашуудахтай нэр төртөөгөр гашуудах, нэр төртөөгөр оршуулах, нэр төртөөгөр дараагийн ертөнцид илгээх боломжийг нөгөөрэй. Надад тэгэж амлал гэж хүсгэд Ахиллес тэрийг хүлээн зөвшөөрөв. За энэ дээр нөгөө Ахиллесийн уур хилэн харуулсал бүртээ гажуудсан харагдаж байгаад. Тэгээ уг нь бол Баатар ирс чинь ямар ч тулааны дараа би бинийг хүндэтгээд те ялангуяа тэр цогцонд ч юм их хүндэтгэлтэй ханддаг шүү. Тэгэд н оршуулах ёс эртний грекүүдийн хувьд хичнээн чухал бай гэдэг те. Нөгөө зүү ёсны оршуулах ёслол аваагүй хүндэтгэлтэй те тэр ёслыг үйлдээгүй бол тэр хүний сүнс нь үхэл амьдралын хооронд мянган жил гацаад Стикс холын эргээр хэрэн хэсүүчлэн байна гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэл Ахиллес бол уг нь бол Баатар ир хэдийгээр Баатар ир боловч ёс төртэй жинхэнэ Баатар ир шүү дээ. Баатар ирдээ яаж хандах вэ? Ямар хүндэтгэл үзүүлэх ёстой? Хоёр талд тулдж байгаа ч гэсэн тэр хоёр те ер нь бол зэсвийг нэгт ахын дүүс байхгүй юу? Тэрийг мэдж байгаа боловч Хекторын тэр гуйлтыг нь хүлээн зөвшөөрөв. Тэр энүүгээр нөгөө Ахиллесийн хорслыг л харуулдаг байгаа. Ахиллес Патроклус хоёрын харилцаа, Патроклусийн үхэл Ахиллесийг энэ дайнд оруулж ирсэн. Ахиллес энэ дайныг дуусгаж байгаа Хекторыг алж байгаа нь ерөөсөө Патроклусийн үхэл. Сэтлэн тэрэ сан гэдгийг харуулж байгаа. За тэгээд энэ бүгдийг хотоогоо хэрэм цайзан дээрээс түүний аав Приам хаан, ээж нь Хекуба, үзэсгэлэнт гэргийн Андромаки, Элени бүгд хараа зогсож байсан. За тэгээд харамсалтай маань Баатар ирс маань хоорондоо тултаад уур хилэн гашуудал хилэндээ автсан Ахиллес өршөөлгүйгээр Хекторын хүзүүрүн сэлмэд үрсэн гэдэг. Инхүү Трой хотын агуу Баатар өөрийнхөө хотыг хамгаалсан тулалдсан те гайхалтай Баатар ир Хектор Ахиллесийн гарт амнаас алдсан байгаамаа. Яг энэ Ахиллесийн тэр актер хилэнгийн тухай ер нь уран зурагт нэлээд их төрслөгддөг. Тэгэд би энэ нэвтрүүлэгтээ бэлтэж байгаад айгу санаандгүйгээр зөвөр нэг алтартай биш айгу 30 эдгээр насалсан нэг Леон Франсуа Бинновеле гэдэг Францын 19-р зууны зураачийн зургийг оллоо. Тэгэд
За зурган дээр нөгөө хүүхдүүд үзэж байгаа гэдэг утгаараа хаалт тавиад гаргаад ирэх байх гэж бодож чинь энэ бол нөгөө яг л академийн нүцгэн натур байхгүй юу? Леон Беневиле болохоор өөрөө Францын 1671 онд байгуулагдсан төрөлх урлагийн сургууль гэдэг тэр сургууль буюу одоо ирээдүйн Францын төрөлх урлагийн академид л сурч исэн. Тэгэхээр одоо ер нь яг энэ Троийн дайны тал дээр ийм академиудын програмны зургууд аягүй хөөх байхгүй юу? Дандаа ингэ нэг юм тэр чигүүд агва том яруу найраг туйлсын сэдвийг дүрслээд тэрүүгээр диплома хамгаалах ч юм уу тэрүүгээр ямар нэгэн медаль шагнал хүртэх ч юм уу тиймэрхүү л юм програмны л одоо байдаг л зураг юм шиг байна. Гэхдээ надад бүр юу н гайхалтай санагдчихж байгаа гэхээр энэ Леон Беневилигийн зурган дээр энэ тэр Ахиллесийн гутрал, гашуу, уур хорсол, үзэн ядалт тэгээд яахаа мэдэхгүй байгаа байдлыг ингээ харцаар нь харуулсан. Энд бол харц нь бол бүр ингээд гайхамшигтай санагдсан. Ингээд яаж тэг эн чинь нэг юм маш их уу гашуутай мөртлөө маш их уур хилэнтэй тэр хурц мэдрэмжүүдийг зэрэг авч байгаа. Тэр харцаалаар аимшигтай гоё дүрсэлсэн байлээ. Тэгээд тийм нөгөө түргийн дугаар дээр хоёлаа Фабр музеум гэдээ ярьж байсан шүү дээ. Францын нөгөө мужийн алдартай музеум гэдэг. Тийшээс очих юм бол үзээрэй гэж хэлмээрээ энд бол би бол бүр ингээд ямар гоё академийн зүгээр энгийн нэг юм програмны зураг хэрнээ ингэж их сэтгэл хөдлөлийг харуулсан тал бас их олзуурхаж гоё шин зураг болсондоо баярлж хүлээж авлаа. Мөн дараагийнхын зураг тайлбарлах уу? Тэгээд Питер Паул Рубенс гэдэг алдартай барокко үеийн зураач байгаа. Барокко үе гэдэг бол байнгын хөдөлгөөн, хүний тэр сэтгэл хөдлөлийг харуулж байгаа барокко үеийн ертөнцийг харах үзэл болохоор мэдээж нөгөө Грек Ромынхон түүхийг сэргээж байгаа тэр сэргэн мандалтаас авсан зүйлс байгаа. Тийм ч учраас Рубенсийн хувьд бол энэ Троийн дайныг бол хамгийн хурц моментуудыг нь маш олон удаа дүрсэлсэн байдаг. Тэгэхдээ энэ барокко үеийн онцлог болохоор хүн өөрөө хорвоо ертөнц ерөөсөө төгс биш гэдгийг ойлгож эхлээд хүний амьдрал гэдэг чинь юутай уй гашуутай юм бэ гэдгийг ойлгож тэр хурц мэдрэмжүүдийг хамгийн их харуулж ирсэн үе байхгүй. Тэгэхээр энэ барокко үеийн сонгодог, шилдэг зураг байна л да. Питер Паул Рубенс зохиомжийн хувьд ямар арга ашиглаж байгаа вэ гэхээр энэ эргэн тойронд нь баг нь зурцсан. Тэгээд тэр баг нь бол ийм Грекийн хаадуудыг дүрсэлсэн тийм баг нь байгаа. Гэхдээ энэ нь бол яг үнэхээр яг архитектурын нэг элемент шиг, баримл шиг ингэж хоёр талаас нь барьж өгч байгаа. Дээдлэлт нь мөн ийм амург, бетон туслах дөрүүд буюу чимэглэлийн шинж чанартай хайр дурлалын бурхтын одоо ахан дүүс гэдэг ч юм уу тий жижигэн тэр купидонуудыг бол дүрсэлж байгаа. Тэгээд ер нь ингээд яг хүрээг нь харахаар чимэглэлийн тэг хүний хаарц яаж ажиллаж байна вэ гэхээр шууд энэ хүрээг нь хараад за энэ нэг юм зүй тогтолтой 50 зураг байна гэдэг ч юм уу тийм сэтгэл төрөхөд байдаг. Гэтэл Рубенсийн сэдв нь болохоор Ахилл яг Хекторыг алж байгаа тухай зураг байхгүй юу. Тэгвэл энэ дээр нөгөө хүзүүрүүнд чадалсан гэдэг яг тэр хүзүүрүүнд чадалж байгаа. Тэгвэл энэ чинь нөгөө хөдөлгөөнтэй үйл явцын тухай зураг болохоор Хектор босоод ирэх юм болов гэж бодонгууд нөгөө хөлнийх нь байрлалыг харангууд дахин хизэж босох ямар ч боломжгүй болгоцсон байгаа байхгүй тийм байна. Тэгээд Хекторыг ингээд тэр Ахиллийн уур хилэнг бол ингээ харцаар нь ингээд харуулангуудаа өөдөөс нь Хекторын харцыг харангууд ямар нэгэн өршөөл гуйж байгаа юм болов те эсвэл харамсал байгаа юм болов энэ тулгаанд ордгооч байсан болов гэж бодож ийн үхэр үгүй яг л ингээд үнэхэр нэр төртөөр тий нэр төртөөр төрөний таны хэлсэнчлэн нөгөө өөрийгөө ойлгоцсон те ингээд за хэрэг өгөхээр бол би нэр төртөөр өгнэ гэж их тийм зоримог байдлаар яаж байгаа. За арталт нь бол Троийн дайны одоо үйл явдлууд олон өөр хотын хэрэм цайз байна. Дээр нь Афина охин тэнгэр байна тий. Яг энэ Афина охин тэнгэр гэдэг бид нар хоёуг дуулах гарна танина гэж ярьсан. Тэрнээс гадна хажууд нь шар шоу байгаа. Энэ шар шоу бол Афина хотын бэлэгдэл, Афина охин тэнгэрийн байнгын дагагч. Тэгэхээр нэг ийм гайхалтай зураг байна. Гоё зураг байна. За тэгээд одоо дайн маань одоохон би чи нөгөө Илиад маань одоохон дуслаа. Дайн тусгалаг байгаа шүү. За ингээд Трой хотын агуу баатар Хектор амнасаа алдсан. Харин энэ дээр бас нэг сонирхолтой зүйл явж байгаа нь хэдийгээр Хекторыг алсан боловч Ахиллесийн уур хилэн хорсол ерөөсөө тайлагдахгүй. Харин тэр үгсэн Хекторын цогцсон дээр очиод хоёуг дуулгын таст нь хаяад өөрийнхөө морин тэргэндээ түүний цогцыг уяад
тавьсан гэдэг. Энэ бол маш их хэмжээний жигшил зэвүүцэл байгаас гадна энэ бол баатар ирийн хийх үйлдэл биш. Энэ бол маш ёс төргүй зүйл байхгүй, нэр төргүй зүйл. Тэгэхээр энүүгээр бас л нөгөө түүний тэр харуулсал гашуудлах хорслыг илэрхийлээд байгаа. Агаар энэ бүгдийг тэр дээрээс хараа суужсэн Прям хаан, түүнийг эргээ Якуба тэдний нүдэнд гашуудал гойныг зовлон тэр өгсөн хүүгийнх нь баатар ирэх энэ тэр хотыг хотыг нь харж байгаа тий. Тэр үзэгдэнтэй гэргий Андромеки хүртэл харж байгаа тий. Өгсөн баатрын өгсөн хүүгийнхэнтэй өгсөн эр нөхрийн цогцыг морин тэргэндээ хүлэглээд нүцэглээд баатар ирэхийн бэлэг тэмдэг болсон тэр нэр төртэй өнгөрөөсөн амьдралынхын сүр гавьяагийн үзүүлдэг хоёуг дуулгыг нь тайлаад нүцгэн биеийг нь морин тэргнээсээ уяад дахин гэдэг бол ерөнхий их гутам шиг доромжлол байхгүй. Энэ бүгдийг харсан тэнгэр хэрсийг иргэжсэн Зевс харин шийдвэр гаргаад энийг зогсоох ёстой. Прям хаан Якуба хатан өөрийнхөө хүүг нэр төртөөгөөр оршуулах ёстой гэд юу ядгийг. Зарч бурхан Эрмисийг даалгавар өгөө. Зарт бурхан Эрмис харин орой болсны дараа нөгөө Хекторын цогцыг нь морин тэргэндээ хүлгэлсөөр Ахиллес өөрийн хуаранд очсон байгаа. Майхандаа байгаа тий. Харин зарт бурхан Хектор Прям хааныг дагуулад Ахиллесийн майханд очдог. За тэр Прям хаан тэгэхээр маш их эрсдэл үрж явж байгаа. Хааныг нь буулгаад авчиж болно. Хааныг нь утгалаад авчиж болно. Тэр хүн хөгшин хүн. Өндөр настай бие хамгаалах чадваргүй зарц бурхан Эрмис түүнийг дагуулаа явж байгаа. Тэгээд Прям хаан нэр төртөөгөөр Ахиллестэй түүний майханд орж уулзаад хүүгийнхаа цогцыг өгөхийг гуйдаг. Би хүүгийнхаа цогцыг нэр төртөө оршуулъя. Түүний гэргийн эр нөхрөө нэр төртөө оршуулъя. Зөх ёсны оршуулгын цан хүлээг үлдээ. Чи баатар ирээ. Миний хүү ч гэсэн баатар ирээсэн. За тэгээ яг энэ домгийн энэ хэсэг дээр тэр кинон дээр гардаг маш гоё хэсэг байдаг. Одоо би тэрийг ярина. За ингээд зарч бурхан Эрмистэй Прям хааныг замчилсаар ахинчуудын хуаранд хинт ч анзаардаг мэддэгдэлгүйгээр Ахиллесийн майханд түүнийг авчирдаг. Харин Илиад дээр Прям хаан өдөр өндөр настай хүүгээ алдсан, хотынхаа хамгаалагчийг алдсан тэр хаан уй гашууд автсан хаан штэ. Өвтгөн дээрээс өгдөөд Ахиллесаас хүүгийнхэн цогцог гойдаг. Хүүгийнхээ цогцог гойдаг. Зөх ёсны оршуулгах цан хууль үлдгийг зөвшөөрөөч. Гэт гуйдаг. Харин энэ бүгдийг тэр хаанаас гарсан зоринг, тэр хааны нүдэнд байгаа уй гашуу, тэр хааны хүлээсэн тэр айхтар эрсдлийг харсан Ахиллес хүүгийнхэн цогцыг өгч явуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл нь Ахиллес Патроклесоос уучлалт гуйдаг. Патроклесийн сүнснээс уучлалт гуйдаг. Чамайг алсан, чиний амийг тасалсан хүний цогцыг эргүүлж өгж жагаад уучлаарай, өршөөгөөрэй гэд зүрх сэтгэл дотроо штэ оюун бодолтой өгсөн анд Патроклийнхаа сүнсээс уучлалт гуйгаад Прям хаанд Хекторын цогцыг нь авч авахыг зөвшөөрдөг. Тэгээд 12 хоногийн турш оршуулах ёслол үлдээд хаан хүүгээ хатна эр нөхрөө одоо Андромеки Хекторын гэргийн за тэгээд тэр хотынх нь бол хотынхаа хамгаалагч баатар эрийг алдсандаа гашуудах боломжийг өгөөд 12 хоногийн гашуудлын хоног өгдөг юм байна. За ингээд Хектор өгснээр Илиад манд дуусч байгаа маа. Гэтэ дай маань цаашид үргэлжлэнэ. Их эмгэнэлтэй сэтгэл хөдлөлийн хурц мэдрэмжүүд өгөхөр зураг байлаа. Нэрээ яг саяны ах тэр Иванов гэд алдартай Оросын зураачийн Прям хүүгийнхаа цогцыг гойж бөгөөд зураг өгдөг байхгүй. Тэрэн дээр нөгөө Ахилл маань яг Патроклийн чандрын үнсний хажууд сууж байгаа. Гэтэл тэр хөгшин настай хүн гэд гарыг нь тэрвэрэд үнэхээр өрөвдөлтөй ингэж гойж байгаа байхгүй. Тэгээд Ахиллийн бас л энэ биеийн одоо хилэмж гарын хөдөлгөөн харцаар нь болохоор нөгөө хөгшин настай хүнийг өрөвдөөд өөрөө ирэхгүй ингээд буцаж өгч байгаа тухай ийм зураг бас байдаг юм байна. За ингээд ганц юм хэлгээ марч. Нөгөө кинон дээр гардаг гоё хэсэг. Тийм шүү дээ. Яг тэр кинон дээр юу гэж гардаг вэ гэхээр Прям хаанд хүүгээ авч явахын зөвшөөрөөд тэгээд нөгөө Хекторын цогцсон дээр очиод Ахиллес юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө талд уулзъя. Brother гэдэг байхгүй юу? Аха анд нөхөр минь гэж хэлдэг. Тэр надад гоё санагдаг. Хэдийгээр энэ дайнаас болоод хоёр талд тулалдаад нэг нь нөгөөгийнхөө амийг авч байгаа боловч нөгөө баатар
эр нөхөд те анд нөхөд гэдгээ бас нөгөө эргэн санаж байгаа ч юм уу, тэр бодол нь эргэж төрж байгаа ч юм уу, тэр нэг хорсол хилэнгээс болоод түүний өгсөн цогцсыг те морин тэргэндээ тэр уйж тэр дахиулсан гэдэг чинь баатар хүний хийх ёстой юм биш. А гэтэл аав нь гуйгаад ирсэн тэр аавынх нь тэр эр зориг тэр гашуудсан сэтгэлнүүдийг хараад цогцыг нь эргүүлж өгөхөд тэр мөчөд нөгөө Ахиллесийн дотор нөгөө би баатар ир штэ. Баатар ир ёс төртөө оршуулга ёслол авах ёстой. А тэгээд нөгөө ёс төртөө оршуулгын дараа нүдэн дээр нь ч юм уу аманд нь нөгөө харууны ажлын хөлс мөнгөн зоосыг өгөөд явуулсны дараа Хекторийн өхлөл өөрийнх нь өхөл ирж байгааг мэдж байгаа. Тэгэхээр нөгөө талд уулзахаа мэдж байгаа учраас нөгөө талд уулзъя анд минь гэж хэлдэг. Гоё хэсэг үү тий. За ингээд Илиад манд дуслаа. Бидэнтэй хамт бүхэл бүтэн эртний грекийн энэ алтартай Илиад туйлсыг сонсож байгаа үзэгч сонсогчдоор маш их бахархаж байна. Бас маш их баярлалаа залгаа судлаачтай. Баярлалаа. За ингээд одомдөр шинжлэх ухааны танин мэдхүйн сувгийн Европ судлаач Зулаа болон урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Бурхтын домог нэвтрүүлэг маань инхүү дуусч байна. Та манай нэвтрүүлгийг НТV телевиз болон Одомдөр радио 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтран ажилласан хүнд тайрт алтан гишүүдтэй маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.